За сайн байцгаана уу. Ингээд дараагийн подкастаараа та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Тэгээ энэ удаагийн манай зочноор Монгол Япон төвийн номын сан хамт ажиллагааны мэргэжилтэн Тэнгисийг оролцуулсан байгаа. Ярилцах сэдэв маань Японд суралцах талаар ярилцах байгаа. За сайн байна уу та? За сайн байна уу. Та юу юм өөрийгөө бас биднэрт танилцуулаач. Сайн байна уу. За Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн ажилтан Тэнгис байна. За тэгээд энэ төвд ажиллаад би 3 дахь жилээ өдөж байна. За тэгээд төвийн үйл ажиллагааны хажуугаар Японд суралцах хүсэлтэй оюутан залуустай Японд суралцах талаар зөвлөгөө өгдөг байгаа. За тэгэхээр та ер нь зөвлөгөөг ер нь хэдий олон хүнд бас өгөө ойролцоогоор. За ойролцоогоор бол за яг 2019 онд түрүү жил гэх юм бол яг 303 хүнд өгсөн байгаа. За ойлголоо. Тэгээд яг Японд хоёулаа яг гол асуудал руу оръё. Тэгэхээр яг Японд яг одоогийн байдлаар суралцах сонирхолтой оюутнууд бас нэлээд их байх шиг байна. Тэр тал дээр бас ямар хөө том мэдээлэлүүд өгд юм бол та талаас. Одоо надад байгаа мэдээлэл бол Монгол оюутнууд жилээс жилд өсөж байгаа. За 2018 оны байдлаар гэвэл одоо Японд суралцж байгаа монгол оюутнууд 3000 даваад байна гэсэн тийм дата байгаа. За тэгээд ер нь Японы хэлний шалгалт болох EJU болон JLPT өгч байгаа хүүхдүүдийн тоо гэсэн жилээс жилд өсөж байгаа гэсэн тийм мэдээ байгаа. Тэгээд тэрнээс тэрийг үндэслэхээр ер нь жилээс жилд Японд суралцах оюутнууд өсөж байгаа юм байна гэж бодож байгаа. За. Тэгэхээр яг Японд суралцах тал дээр яг ямар боломжууд байна те? Хүүхдүүд маань одоо Японд суралцахаар сонирхож байгаа хүмүүс бас бидний үеиг бодвол бас нэлээд орчуур бас нэлээд мэдээлэл авах боломжтой болсон багтдаг шүү те. Тэгэхээр яг ямар юунаас ямар мэдээллүүдийг хайгаад яг ямар зардлаар яаж явах талаар нь та дэлгэрэнгөөс мэдээлэл өгөөч. За ерөнхийдөө Японд одоо явах болыг хувийн зардал болон тэтгэлэг гэсэн хоёр төрлөөр мэдээж явах боломжтой байгаа. За мэдээж манай сүүлийн үед оюутан залуус маань маш их хэлний өндөр түвшинтэй болсон байна. За тийм хүмүүсүүд маань өөрсдөө заавал тийм зуучилсан байгууллага гэхгүй өөрсдөө багш нартайгаа холбогдож юм те Японд дахь тэр сургуулийн мэргэжилтэндээ холбогдоод өөрсдөө явж байгаа. За энэ нь болохоор мэдээ цаг зав болон хөрөнгө нэлийн хэмнэнтэй байгаа. За тэгээд ийм ингэж чадахгүй байгаас бас нэг хүмүүс байдаг л да. Тиймэрхүү хүмүүстэй эхлээ зөвлөд би хувийн зардлаар хэрхэн Японд те бэлтгэж суралцах талаар жоох ярья гэж бодож байна. За тэгээд Японы хэлний бэлтгэл ер нь суралцахад бол ер нь 16-аас 30 насны хооронд гэсэн тийм насны хязгаарыг тогтоосон байдаг. 16-аас 30 нас. Тийм. За сургууль бүр мэдээж харилцаа адилгүй. За зарим сургууль 35 нас хүртэл заасан байдаг. За тэгээ виз мэдүүлэх үед ягаад Японд суралцах болсон талаах зорилт гэсэн тийм жижиг хуудсыг бөглөж өгдөг тийм ээ. За тэгээд энийг маш сайн бөглөх ёстой яг үнэнчээр тийм ээ. Тэрнээс тийм тэнцэн үний юм хуулах юм тийм ямар ч шаардлага байхгүй. За тэгээд мөн Японд суралцах шаардлагатай санхүүгийн батлан даалтыг хангасан маш шаардлагатай. За энийг бол ерөнхийдөө ээж аав хоёр айл нэгээр нь хийлгэх маш шаардлагатай. За өмнө нь бол ер нь дандаа ээж аваар биш те ах トゥ хамаатан садан те нахад ах ихч мэгчээр хүмүүс санхүүгийн батлан даалгад хийлгдэг байсан. Тэгэхдээ одоо сүүлийн үед бол ер нь энэ маш хэцүү бас ер нь аль болох ээж аваараа батлан даалгавал илүү виз гарах магадлал өндөр болсон шүү гэдэг хэлж өгмөр байна. За тэгээд Японд мөн энэ санхүүгийн батлан даалтай ханган багаас гадна за Монголдо Япон хэлийг доотлон 150 цаг үтсэн байх юм сертификаттай байх шаардлагатай. За тэгээд хэлний бэлтгэл сургуулиуд жилийн дундаж төлбөр нь ерөнхийдөө Японд бол 15-аас 18 сая төгрөг өгдөг. За эсэлт нь болохоор 4 болон 10 сард явагддаг бөгөөд бүртгэл нь 6 сарын өмнөөс явагддаг баг шүү. За өөрөөр хэлбэл та 4 сарын эсэлтэнд хамрах туршлагатай байвал өмнөх жилийн 10 сараас бүртгэлтэй хамрагдана гэсэн үг. За хэлний бэлтгэл дээдл нь 2 жил сурах боломжтой. За тэгээд төгсөөд Японд ажиллах болон магистр төгсрүүлээ сурах бол зам бол нээлттэй байдаг. Хувийн зардлаараа явж байгаа хүмүүс маань ихтэй ерөөхдөө бас ажлыг сонирхолтой байдаг тийм. Одоо цагийн ажил гэсэн үг. Тухайн хүмүүст яг ажил олдох байдал нь ерөнхийдөө хэрэг байдаг. За ерөнхийдөө ажил олдох байдал болох Япон хэлнийхэн төвшнгөөс маш их хамаардаг л да. Очоод эндээсээ юу ч үзэхгүй чи эндээс юу ч хийхгүй явсан хүмүүс бол нэлээд жоохон харамсалтай нөхцөл байдал дундгал л да. Эндээсээ одоо жоохон үзээ те анхан шатны ч юм уу жоохон Япон хэл ойлголцох төвшөнд очоод очоод шууд ажилд орох боломжтой байдаг. Тэгэхгүй эндээсээ юу ч үзэхгүй яваал те очоод нэг 6 яачих юм бол энэ маш хэцүү байдаг л та. Би жишээ нь өөрөө тэгж явж исэн. Тэгээд 6 сар надад ажил болтгоо маш хэцүү байсан л та. Тийм болохоор ерөнхийдөө явах гэж байгаа хүмүүстээ зориулж хэлвэл эндээсээ маш сайн хэлээ үзчихэд очоод ажиллаа хийгээд явбал илүү сайн болно шүү. Ямар ч гэсэн ажил шууд олдно гэдэг нь хэлтэй байна. Тэгэхээр яг хувийн зардлаар явах гэж байгаа хүмүүс маань яг одоо яг өнөөдрөөс эхлэв яг юунаас эхлэх ёстой. Жишээлбэл сургуулаа эхлээ судалж эхлэх ёстой гэдэг юм. Эсвэл хамгийн гол нь хилээ сайжруулсан байх хэрэгтэй гэдэг юм. За хамгийн их нь мэдээж Япон ягаад Япон суралцах болсон бэ
тэг зорилттой ихлэ тодорхойлох хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд одоо зөндөл орон байна, Америк байна, Япон тий. Америк, Орос, Хятад. Тэгээд ерөнхийдөө Японд суралцахад ихэнх багш нар асуудаг л та. Яагаад заавал Японыг сонгох вэ тий? Япон зэний суралцахад мерит чинь юу юм бэ? Тэрийг маш сайн зорилтоо тодорхойлох хэрэгтэй. За энэ маань маш чухал. За тэрийн дараа ямар мэргэжлээ суралцах вэ тийм ээ? За тэгээд ирээдүйд Япон элчин чамдыг юунд хэрэг болох юм гэдэг маш сайн тодорхойлсныхоо үндсэн дээр Японд суралцах шийдвэрээ гаргасан дээр болов гэж бодож байна. Тэгэхээр түүний дараагаар одоо сургуулаа судлах ч гэдэг юм дээ. Дараагаар сургуулаа тийм. Тэрийг маш сайн тодорхойлсон байх хэрэгтэй. За тэгэхээр хувийн мэдээлэл, хувийн сургууль, хувийн зардлаар явах тал дээр бол иймэрхүү байд юм байна. За тэгээд дараагийнх нь болохоор улсын зардлаар байгаа тийм. Засгийн газрын тэтгэлэг байна. Тэрний талаас бид мэдээлэл өгөх тайлбарлая. За Японы засгийн газрын тэтгэлэг бидний хуучнаар ярьж зансан бол Момбишо байгаа тийм ээ. За энэ бүтэц төлөвлөлтний сонгон шалгуулдаг бол мэдээж Монгол дахь Япон улсын элчин сайдын яам маань жил бүр зохион байгуулдаг байгаа. За дэлгэрэнгүй мэдээлэл бол та бүхэн маань Японы элчин сайдын яам сайт болон эсвэл өөрсдөө хуудасдаа шууд асууж болно. За би бол одоохондоо ерөнхий таймлж яриа. За тэгээ энэ засгийн газрын тэтгэлэг төлбөрт маань тэнцэн тохиолдолд ерөөсөө онгоцны зардлаас эхлээд тийм ээ сургалтын төлбөр, сар бүрийн стипend зэрэг Япон улсаас олгодог. Тэгээ эдийн засгийн хувьд бол маш боломжийн таатай хөтөлбөр байгаа. За тус тэтгэлэг төлбөр маань ерөнхийдөө хоёр хэсэг дугаагддаг байгаа. За эхний хэсэг буюу их сургууль, бакалаврын дараах түвшний сургууль, КОС-ын мэрэгжлийн сургуульд ирсэн суралцж байгаа мэрэгжил эзэмших хөтөлбөр гэж байдаг. За энэ маань болохоор их сургуулийн үндсэн оюутан, КОС-ын техникийн коллеж оюутан, мэрэгжлийн сургуулийн оюутан, судлаач оюутан гэсэн шалгалтуудад өгдөг байгаа. За хоёрт маань болохоор Японы их сургуулийн 1 жилийн тусгай хөтөлбөрүүд өгдөг. За энд болохоор Япон хэл судлаач оюутан, за ерөнхий боловсролын багшийн мэргэжил дэвшлэх курс, за залуу удирдагч хөтөлбөр буюу YLP Young Leaders Program гэдэг ийм нийтдээ бол 7 юм категоритой байгаа. За шалгалтын агуулга нь бол ерөнхийдөө суралцах хөтөлбөрөөс хамаарат өөр байдаг. Гэхдээ ерөнхийдөө бичгийн шалгалт бол ажиллагааны шалгалт гэсэн хоёр шаттай явагддаг. За тэгээ англи, монгол хэлний аль нэг нь англи, Япон хэлний явуулаа. Англи, Япон хоёрын аль нэгээр нь сонгож авах боломжтой байдаг. За тэгээ бичгийн шалгалтыг өгөхийн тулд мэдээж Японы шалгалтын материал дээр ажиллаж тасах нь маш чухал байгаа. За тиймээс та Японы элчин сайдын яамны сайт руу ороод тэтгэлэг хөтөлбөр гэсэн сонхор ороод өнгөрсөн жилийн материалуудтай уншиж танилцаад. Өнгөрөх жилүүдийнх нь гацруулж байна тийм. Доwnload хэлбэр болоо. За тэрийг хийгээд ажиллаж үзээрэй. За тэгээ мөн Японы засгийн газрын тэтгэлийн талаар хөтөлбөр тус бүрийн шалгалт бүртгэлийн хувьд зэрэггүй мэдээллийг Японыхоо элчин сайдын яамны сайтаас лавлж үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө шалгуур бол за би судлаач оюутан бас надад маш их асуултдаг л та хүмүүс яаж судлаач оюутан болох вэ те магистрийн асуулт. За судлаач оюутан болохын бол ерөнхийдөө эхлээд бүртгэлийн шат гэж байгаа л да. За бүртгэл маань ерөнхийдөө жилд 5 сарын эхний 7 хоногт явагддаг. За энэ жил яг коронавиг болоо жоохон хойшлчлаа. Тийм ээ. За тэгээд ерөнхийдөө бол юу шаардах вэ гэвэл за судлаач оюутанд хамрагдаж байгаа бол за таны өмнөх сургуулийн буюу бакалаврын дүн чинь GPA чинь 3.5-аас дээш байх хэрэгтэй байдаг шүү. За тэгжиж та бүртгэлд хамрагдана. За тэгээд мэдээж судлаач оюутан бол та англи, Япон аль нэгээр нь хэлээр нь шалгалтаа өгөөж шалгалтаа тэнцснийхаа дараагаар буюу ярилцлагын шалгалт гэж байгаа. За иймэрхүү хоёр түвшинд явагддаг байгаа. За хамгийн их өрсөлдөөнтэй буюу хамгийн их хүүхд өгдөг шалгалт маань мэдээж их сургуулийн үндсэн оюутан байгаа. За жилд гаруй бараг 1000 гаруй хүүхд өгдөг гэж сонссон. За тэрнээс 5-8 хүүхд авдаг байгаа. Тийм шалгалт байдаг. Мэдээ энэ шалгалтын тэнцсэн бол хамгийн даван давуу тал нь гэвэл үргэлжлүүлээд магистр, доктор руугаа тэтгэлэг үргэлжлүүлээд сурах боломжтой байдаг болохоор маш өрсөлдөөнтэй байдаг болов уу гэж үзсэн. За энд та мэдээж бүртгүүлэхэд бол мэдээж 12 дугаар ангийн оюутан байх сурагч байх хэрэгтэй. За мөн 1-2 дугаар хүрсэн сурагч гэхээр нийт энэ 3 одоо жишээлбэл 12 дугаар энэ жил 12 дугаар анги хүүхдүүд өгөх боломжтой гэсэн үг тийм ээ. За тэнцэхгүй гэж болно. Дараа жил 1-2 дугаар курстээ бас дахиж өгөх боломжтой. Тэгэхээр нийтдээ тавал 3 удаа өгөх боломжтой. Сурвалжлал. 3 жил. За бүртгүүлэхэд юу шаардлагатай вэ гэхээр мэдээж бүрэн дунд боловсрол мэргэжлээ буюу 10, 11, 12 дугаар анги чинь голч дүн маань 90-с дээш байх хэрэгтэй гэсэн шалгуулт тавьж байгаа. За тэгээд бүртгүүлэх үедээ дүнгийн тодорхойлолт тийм ээ. Сургууль сурж байгаа үнэн гэсэн тодорхойлолт энэ шаардлагатай да. За тэгэхээр бас яалаа тий сая Япон бол англи хэл дээр шалгалт авдаг гэж. Тэгэхээр тэр хоёрыг хоёулын дээр нөгдөг юм эсвэл сонгож одоо аль нэг хэлийн сонгож өгч болдог гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө хэлний шалгалтын дээр аль нэг сонгож өгдөг байгаа. Гэхдээ англи хэлийг сонгосон ч гэсэн Япон хэлний шалгалт орж ирнэ. Япон хэлийг сонгосон ч гэсэн англи хэл орж ирдэг байгаа. Гэхдээ аль сонгосон гол хичээлийнхаа тэр дүнгээр бол бүх юм явдаг байгаа. Тэгээ ер нь бол тийм
Тэгтээ бол мэдээж Япон хэлний ч гэсэн тий англи хэлээр өгж байгаа Япон хэлний жоохон ч гэсэн мэдлэгтэй байхгүй бол. За Япон хэлээр өгж байгаа бол англи хэлээр бас мэдээж гадагшлсан байна. Тэгэхээр момшоор засгийн газрын тэтгэлгээр явж байгаа хүмүүс маань очиод явах гэдэг бас нэг асуудал гарч ирэлтэй. Жишээлбэл англи хэлээр өгөх шаардлагатай өгөөд тэнцвчлээ гэж бодъё тий. Тэгэхээр очиод Япон хэлийг бас үздэг. Очиод 1 жил хэл Япон хэлнэ бэлтгэл хамгаалдаг байгаа. Тэгээ цаашаа их сургууль. Тэгээ цаашаа их сургуулаа өөрчлөлтүүлээд явах гэсэн. Тэгэхээр яг жишээлбэл момшооч юм уу хувийн зардлаар явах гэж хүмүүс маань бас манай Монгол Японы төвийн номын сан дээр бас хичээлээ хийж болох бах тий. Материалууд нь бол байдаг бах тий. За манай Монгол Японы төвийн номын санд маань за одоогийн байдлаар 200 гаруй их сургуулиудын материалууд байгаа. За тэгээд та бүхэн маань өөрөө хүссэн мэрэгжил ч юм уу сурах сургуулиудаа харахан олж мэдж амжааг бол бидээс зөвлөгөө авах боломжтой тийм ээ. Бидний хэрэгцээ таны тэр сургуулийг хайж өгч болоод холбож өгөх тийм боломж байгаа гэж хэлээ. Тэгэхээр бас хувийн зардлаар сурах гэж байгаа хүмүүс маань Монгол Японы төвөөс бас нэг мэдээллийн арга гэж зохион байгуулдаг гэсэн. Та энэ талаараа бас нэг дэлгэрэнгүй ярьж өгөөч. За манай Монгол Японы төв хүний нөөцийн хөгжлийн төв маань 2010 оноос эхлээд за Япон зурцад талаарх мэдээллийн аргыг за 9 сарын дундуур тогтмол зохион байгуулж ирсэн байгаа. Мэдээллийн арга зохион байгуулж эхэлсэн эхний жил буюу 2010 онд оролцогч Японы их сургуулийн тоо 5 байсан. За тэгээд мэдээллийн авт хүрэлцэн хэрэгчдийн тоо 500 хүрэхгүйгүйтэй байсан бол түүнээс хойш буюу 2011 оноос эхлээд оролцох их сургуулиудын тоож ихсэн. За хүрэлцэн хэрэгчдийн тоо харьцангуй өсч эхэлсэн байгаа. За одоогийн байдлаар нийт 10 удаа Японд суралцах мэдээллийн ярмаг зохион байгуулад байна. За энэ ярмагт дунджаар ерөнхийдөө 11 Японы их сургууль оролцоод за ойролцоогоор 1200 гаруй Японд суралцах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус маань оролцсон байгаа. Өөрт хэрэгтэй мэдээллийг бас олж авсан байгаа. За тэгээд Японд суралцахын оюутны тоо за тэгээд манай төв маань энэ мэдээллийн арга зохион байгуулж гол зорилго маань гэх юм бол ерөнхийдөө тэгээд Монгол тийм Японд ихтэй сургууль амьдцаа сурч төгсөөд за ирээдүйд Монгол орныхоо хувь нэмэр хөгжил оруулах хувь нэмэр болгохын боловсон хүчин болохыг дэмжих үүднээс хэлбэрийн ярмага зохион байгуулдаг байгаа. За Монгол энэ мэдээлэл ярмаг хөтөлбөрийн хувьд гэх юм бол за Япон улсын засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга, за Японд суралцах талаар ерөнхий танилцуулга, за Япон улсад тэтгэлгээс суралцж ирсэн оюутны яриа, за мэдээллийн ярмагт оролцож буй сургуулиудын танилцуулга гэсэн тийм хэсгүүдээс бүрддэг байгаа. За тийм мөн ганцаарчлсан зөвлөгөө өгөх булан зэрэгс бүрддэг. За оюутан залуус маань өөрсдөө асуултаа тийм мэдгүй байгаа зүйлээ тухайн сургуулийн мэрэгчлэнээс за багшаас нь шууд уулзаад асууж байгаа нь илүү боттой тийм үр дүнтэй. Тэгээ сургууль оюутан хоёр илүү ойртуулж өгч байгаа нь манай мэдээллийн аргын давуу тал болдог. Тэгэхээр ерөнхийдөө Японы сургуулиуд маань ирж зөвлөгөө өгдөг гэж таарсан тийм үү? За баярлалаа. За тэгэхээр хамгийн сүүлийнхаа асуултыг танаас асууя гэж бодож байна. Ерөнхийдөө хувийн зардлаар явсан хүмүүс маань очиод бас тэтгэлэг хэр олох боломж байдаг вэ? Тэ? Сургуулиуд дээр тэтгэлэг хэр байдаг вэ гэсэн тиймэрхүү мэдээллүүд их шаардлагатай юм билээ. Тэгэхээр тэр тал дээр та бас нэг мэдээлэл өгч. За очиод бол мэдээж тэтгэлэх боломжтой. Гэхдээ хүмүүс маань тэгдэг тийм бодолтой гэдэг юм байлаа. Очиод шууд ингээл сургуульд ороод шууд сар болгож стипенд аваад явна гэж боддог. Шүүс тийм байдаггүй шүү. Эхний ээж нь мэдээ та сургуультай тэнцэх ёстой. За хувийн задлан явж болох төлбөрүүдөө сурна. За дор хаяж 6 сар суралцах хэрэгтэй байдаг. За 6 сар суралцсны эцэст та яг одоо жишээлбэл та 4 сар сургуультай эслэхэд 10 сард тийм ээ тэтгэлэг хөтөлбөрт хамгаалах хэрэгсч үүсдэг байгаа. За энэ юу вэ гэхээр танаа сургуулийн тэр мэдээллийнхээ самбар дээр чинь төрөл бүрийн тэтгэлэг хөтөлбөрүүдийн зар гараад ирж байгаа. За тэр маань болохоор одоо янз янзын олон улсын байгууллага байна, хувь хүний зардал байна тийм янз янзын Есүс Христийн сан маань янз янзын тийм хөтөлбөрүүдийн тэтгэлэг хөтөлбөрүүд байдаг. Та тэрэндээ харж агаад өөрөө гээд аплай хийгээд явах боломжтой байдаг шүү. За тэгээд тэндээ тэнцчих юм бол мэдээж тэр нь урт хугацааны тэтгэлэг гэж би богино хугацааны тэтгэлэг эсвэл ганц удаагийн тэтгэлэг гэсэн юм бас байдаг. За би өөрөө бас суралцж явах хугацаанд ерөнхийдөө бүгдэнд нь л ингээл өгөөл аплай хийгээл явдаг л байсан. Тэгээд ихэнх нь тэнцдэггүй байсан л та. Гэхдээ бол тэгчээд ганц хоёр тэтгэлэг бол зэрэг авч үзчихсэн. Нэг нь болохоор тийм Есүс Христийн тэтгэлэг авч ирсэн. Тэр маань болохоор зүгээр л миний тэр нөгөө юу зөвхөн CV-г хараад тийм CV-г хараад өгч ирсэн тэтгэлэг байгаа. Тэр маань ганц удаагийн тэтгэлэг. За Монгол мөнгөөр 4-5 сар орчим төгрөгийн тэтгэлэг авчихсан. Гэтэ нэг удаа гэхэд маш боломжтой тэтгэлэг байсан. Тэгэл хоёр дахь тэтгэлэг маань болохоор 1 жилийн хугацаатай тэтгэлэг байсан. За тэр нь болохоор арай илүү хүнд шалгууртай байсан. За ганцхан CV харчаагүй бас ярилцлагын шалгалт өгч ирсэн. Яг ярилцлага олон багш нарт хүрээлээд яг юу их гэж байгаа гэдгээ сайн ярьж. Тэгэхээр тухайн яг
тэтгэлгийн хөтөлбөрөөс хамаараа шалгалт авах уу байхгүй юу гэдэг бас мөнгөнд дүнгээс шалтгаална гэсэн үг байхгүй. Хэрвээ зөв бүр урт хугацааных ч юм уу те 4 жилийн хугацаатай бол бүр өндөр шалгуур авах бүр юм тийм мэдлэгийн шалгалт ч юм уу те дараа нь ингээд агс ингээд 2 3 ярилцлагын шалгалттай байж зарим хүмүүс тийм тэнцдэг тэтгэлэг хөтөлбөрс байгаа. Тэгэхээр тэр тэтгэлэг хөтөлбөрүүд зарлагдах хугацаанд л яг бүгдэнд нь л чадгаараа аплай гэж яваад. Тэрэнд маань бас нэг нэмэлт багшийн нөгөө recommendation letter гэж бас авдаг одоо сайшаалын бичиг тийм ээ энэ хүүхд суралцах чадвартай шүү гэсэн тодорхойлсон тийм бичгээ бас өгч хамт авсагдаг. Тийм болохоор ер нь таны тэр 6 сар суралцах хугацаанд мэдээж маш идэвхтэй байх хэвээр эртсэн 100% байх хэвээр за тэгээ багштайгаа маш сайн харилцаа холбоотой байж ерөнхийдөө тэтгэлэг хөтөлбөрт хамрагдана гэсэн үг байгаа. За тэгээд тэтгэлэг хөтөлбөрт хамрагдана гэчихэд бүх тэтгэлэг төмөртөндөө шууд тэнцэнэ гэсэн үг мэдээж байхгүй бүх зүйл танаас бүгднгээс нь өөрөөс нь шалтгаалдаг байгаа. За тэгээд таны зүгээс оюутан залууст ер нь Японд суралцах оюутан залууст ямар нэгэн заавар зөвлөгөө бас таны өөрийн туршлагаасаа оюутан залуустаа зориулж хамгийн миний зүгээс хэлэх зүйл бол мэдээж хамгийн ээлжинд ягаад Японд суралцахсан зорилго зорилттой маш тодорхой болгоорой гэж зах хэрэгтэй байна. За ягаад гэвэл Японд суралцах маш тийм амаргүй байдаг. За мэддэгтэй хичээсээ хүнд бол бүх зүйл нээлттэй байгаа. За тэгээд эцэгийнхээ хөрсөө туслаж олсон мөнгөөр нь суралцах гэж байгаа болохоор мэдээж дэмий өрн таран хийгээсэй гэж хүсэхгүй байна. Тиймээс та Японд суралцах шийдсэн бол эхлэлийн ээлжинд дараах асуудлуудыг нэг өөрөөс асууад үзээрэй. За эхлээд өөр олон улс орн байхад яагаад заавал Японыг сонгосон юм бэ те? Яагаад суралцахаар Японд шийдэв? За ямар мэргэжлээ суралцах юм? Тэр мэргэжлийн таг өөртөө тохирох уу, тийм ээ? Олон хүмүүс одоо миний туршлагаар бол Америк хамтаа хамт сурсан хүмүүс маш их сургуулаа хайж исэн, хольж исэн. Тэгээ эсвэл хараар үлдээсэн байдаг. Тийм болохоор ингэж хэлмээр байна. За тэгээд ирээдүйн тухайн карьер болон төлөвлөгөөтэй нь яг юу вэ те? Монголд ажиллах уу, Японд ажиллах уу, эсвэл өөр орнд ажиллах уу? Тэгээ ерөнхийдөө энийг маш сайн асууж өгöd. Тэгээд шийдэрэй гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бол өөртөө маш сайн ярилцаарай гэж болж байна тийм үү? За баярлалаа. Тэгээд эцэст нь хэлэхэд та бүхэн бас илүү дэлгэрэнгүй бас мэдээлэл авахыг хүсвэл Монгол Японы төвийн номын сан дээрээс авч болох бах тийм ээ. Тэгэхээр яг тодорхой цагууд дээр эсвэл зөвлөгөө өгч гэнэ эсвэл хизээч хамаагүй ирээд. За ерөнхийдөө бол хизээч хамаагүй ажлын өдрүүдэд бол хизээч хамаагүй гэж болно. За тэгээ сар болгоны сүүлийн 5 дугаар манай номын сан маань хаалттай байгаа. Энэ бол яг тусгаалсан Японд суралцах мэдээлэл Японд суралцах хүсэлтэй хүмүүстэй зөвлөгөө өгөх зорилгоор нэг тусгаалan тэр өдрийг гаргадаг байгаа. Тэр өдөр бол та бүхэн олноороо ирж болно гэсэн үг. За баярлалаа. Тэгээд та бүхэн бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол Японы төвийн номын сангаар үйлчлүүлээд зөвлөгөө, заавар зөвлөгөө аваарай гэж хэлье. Мэдээж үн төлбөрөг бах тийм. Төлбөрөөр авах тийм болохоор та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа подкастаар уулзцаая.